Юу яцхан guys. Та хүн өнөөдөр нэг гайхалтай эмхтэй уран бүтээлчийн талаар ярихад бэлэн болоод байна. За тэгэхээр юу их мэдж байгаа штэ. Минийга дэмжиж лайк дараад subscribe хийгээд өгөөрэй. За шууд бичлэг рүү орцгоо guys. За энэ болохоор өнөөдрийн уран бүтээлч бол Taylor Swift байгаа. Тэгээ Taylor Swift гэх юм бол 1989 оны 12 сарын 13-нд Америкт төрж өссөн. Тэгээ багасаа ерөнхийдөө музик клентер тоглоод ээж нэг авиасын дэмжээл ингээл явдаг байсан байгаа. Багасаа авиасан нээсэн байгаа. За тэгж явж байгаад нэг өдөр Fate Hill гэдэг нэртэй нэгэн алдартай дуучин эмэгтэй тоглолтыг үзээд ямар гайхалтай юм бэ гэж дотроо бодоод би ирээдүйд яг энэ их чиг юм гайхалтай дуучин болно гэж мөрөөдлөө шууд шийдсэн байгаа. Тэр үеэс л тийм мөрөөдөлтэй болсон дуучин болох. За тэгж жагаад ээжтэй хэлээд би ээж алдартай дуучин болмоор байна гэж байнга хэлсээр байгаад ээж нь охиныхоо бас мөрөөдлийг биелүүлэе гэж бодоод Nashville гэдэг нэртэй Америкийн бас нэгэн хэсэг рүү дагуулж авсан. Тэгээ тэр үед дуучид алдартай дуучин болохын тулд хүмүүс юу хийдэг те бүгдийг хийсэн. Тэр нь болохоор дуу бичлэгийн студид рекорддаг дууга бичүүлээ рекорд хийлгээд те тэгээд явсан. Гэвч тэр үед Taylor-ийн хувьд гэх юм бол нэг зүйлийг анзаарсан байхгүй. Хүн болгон л одоо хэдэн мянга хэдэн сая хүмүүс ингээл дуу бичлэгийн студид дууга бичүүлээл нэг өдөр алдартай болно гэж бодоод явж байгаа. Гэвч энэ хүмүүс хэзээ ч алдартай болж чадахгүй. Яг тэгвэл алдартай болох хүмүүс бол бусдаас арай өөр бэжж, арай өөр онцгой бэжж тэгж алдартай болох боломжтой. Би бусдаас өөр онцгой байж чадахгүй бол алдартай болж чадахгүй юм байна гэдгийг шууд дүнж 11 настай охин заяо. Тэгээ шууд ойлгосон байгаа байхгүй. Тэгээ тийм амар ухаантай. Тэгэж ойлгонгуудаа ээжтэй хэлээд ээжээ би жоохон бусдаас өөр баймаар байна. Би ингэж байгаа гэж болохгүй мэн. Хойлоо ингээ студ хайха болий гэж хэлээд тэгэж явж хагаад нэгэн гитарч өвгөөтүүд харсан. Тэр гитарч өвгөөс гитар яаж тоглохыг сураад Taylor Swift бүр заалгаад тэг гитар тоглож сураад тэрний дараа болохоор 12 наснда Lucky You гэдэг нэртэй анхныхаа дуу гаргасан. Тэр дуу нөх юм бол одоо бүр сошиалд байд юм билээ. Одоо хүртэл тэр жоох охин ингээд гитар дараа дуулж байгаа. Тэр үеэс ахуулаад Taylor Swift яг өөрийнхөө 10 жилийнхаа тэгээ тэр авдаа ч юм уу нэлээд бас хурхан од болсон байсан. Мэдгүй юм байхгүй авьяастай бүр авьяас нэгэ танигдсан. Тэгээд тэр үеэс ахуулаад хичээгээ од болох гэж ингээд хичээж явж байгаад 2006 онд нэгэн жижигхэн студид өөрийнхөө дууг бичүүлээд цомгоо гаргасан. Энд нун цомог нь болохоор Taylor Swift гэдэг нэртэй цомог байгаа. $17 настай охин. Тэгээ энэ цомгоороо Billboard бас нэлээд гайгүй явсан. Нэлээд гайгүй амжилттай явсан шүү. Гайхамшигтай. Тэгээ энэ цомгийнхын дуунуудаас хэлэх юм бол Our Song, Picture to Burn, Teardrops on My Guitar, Should Have Said No гэдэг нэртэй дуунууд гаргасан. Эндээс хамгийн сонирхолтой дуунаас хэлэх юм бол Picture to Burn гэдэг нэртэй дуу. Энэ ямар ч та дуу юм бэ гэхээр утга нь гэх юм бол Picture to Burn зургийг чинь одоо шатаалаа гэдэг ч юм уу тийм утгатай. Тэгээ энэ болохоор X найз залуудаа зориулж дуусан. X найз залуу нь Taylor Swift-ийг 10 тавьсан бэлээ. Тэгээд юу гэж дуусан бэхээр чи намайг яг хогийн цэг дээр хайцсан юм шиг хөгийн тэр муухай машинаараа намайг хүргэж өгдөг байсан. Би тэрнээс ч яг үндэ ичдэг байсан. Чи бол өөрөө шалахгүй залуу малуу, чи үнэхээр онцгой залуу малуу. Тэгээ дээрэс нь чи над руу ирэх хүсэн чи иргэж чадахгүй. Угаасаа би тхийг зөвшөөрөхгүй. Би чиний найзуудтай чинь зүгээр л тоглоомор болцох болно гээл те. Амар өшөө авсан баягтай тийм дуу гаргасан. Амар гоосоос л. Тэгээд энэ дундсан бас нэлээд од болоод тухайд Taylor Swift энэ цомгоороо нэлээд ашиг олсон юм бэлээ. Тэрний дараа болохоор 2008 онд Taylor Swift Fearless гэдэг нэртэй бас нэгэн цомгоо гаргасан. Fearless гэдэг маань өөрөөр хэлбэл айх зүйл надад юу ч байхгүй. Угаасаа дуунууд нь аягүй цоглог. Ялангуяа өсвөр насны охтуудад амар хүрдэг. Taylor Swift пэнүүд бол мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ цомгон дээр болохоор миний яг Taylor Swift анх удаа мэдсэн нэг дуу байгаа. You Belong With Me гэдэг нэртэй дуу. Энэ дууг би анх сонсоод Taylor Swift гэдэг эмэгтэйг мэдж байсан. Үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ цомгонд болохоор Love Story гэдэг бас нэг дуу байгаа. Бас Fearless гэдэг дуу байгаа. Тэгээд хамгийн алдартай болсон дуу нь болохоор Love Story юм байлаа. Миний мэдхэл одоо You Belong With Me гэдэг дуу биш. Love Story гэдэг дуу нь болохоор Америк тэгээд New Zealand бас тухайн үед нэлээд Billboard-ыг тэргүүлж явуулсан нэлээд ад болсон. Тэгээд түрүүн өмнөхдөр тэр Burn to Picture гэдэг нэр Picture to Burn гэдэг нэртэй дуун дээр нөө найз лугаа X найз лугаа дийсэлсэн дуу байсан бол энэ дээр болохоор Love Story буюу айгу тийм хөнгөн хайр дурлалын Шекспирийн тэр нэг Ромео Жулиетийн жүжигийг өөрөө Жулиет болж тэ оронд нь тэгээд нэм хөнгөн айгу тийм хайр дурлалын хөрхөн дуулсан юм байлээ. За тэгээд Taylor Swift-ийн амжилт энээр дуусаагүй Grammy шагнал хүртэл хүртсэн. Тэгээд
2000 онд Valentine's Day гэдэг нэртэй кинонд хүртэл тоглож амжсан. Энэ кинонд нэгэн жүжигчдэн залуутай үерхсэн. Энийн талаар жоохон байж байгаа юм. Удахгүй. Туудахгүй. Coming soon guys. Guys. За тэгээд 2010 онд Speak Now гэдэг цомог гаргаад энэгээр бас нэлээд цомгонд сайн. Юу н гаргасан цомог гаргасан дуу болгоно алдартай болсон Taylor Swift-ийг бүр одын амьдралаар бүр ингэж орсон. За тэгэхээр яг Wikipedia дээр байгаа энэ зүйлсийг хэдүүл ярих болоодгүй. Guys та Wikipedia руу ороод хэд онд ямар цомог гаргаад ямар дуу гаргасан ороо үчирзээ. Бараг пенүүд марг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юуны талаар ярих вэ гэхээр Taylor Swift-ийн найз залуучдын листийн талаар ярив. Taylor Swift-ийн хувьд юугаар илүү алдартай вэ гэхээр хувийн амьдралын хувьд гэх юм бол залуусыг яг л оймсгохоос олдог. Октоодыг яг л оймсгохоос олдог гэж ярьдэн шүү дээ. Тэрнтэй адилхан залуусыг яг л оймсгохоос олдог ийм тоглогч эмэгтэй байгаа. Flay girl байгаа. За тэгэхээр хамгийн анх зөв яг нэг 2006 онд анхныхаа цомыг гаргасан шүү дээ. Тэрэн дээр үерхсэн найз болохоор Joy Jones гэдэг нэртэй бас нэг найз л байгаа. Тэгээ энэ залуутай болохоор 3 сар үерхээс салсан. Тэгээ 3 сар үерхээс ягаад салсан бэ гэхээр нэг уцаар муудалцаа тэгээ шууд салсан юм бол 27 секунд дотор салсан гэж байгаа юм заяа. Тэгээ Forever and Always гэдэг нэртэй дуун дээр би уг нь чамтай үрд хамт байна гэж бодож модсон гэж энэ найз ер нь салсан найз л болгонд орог дуу гаргасан юм шиг ба. Тэгээд тэрний дараа болохоор Taylor Joftner гэдэг нэртэй жүжигчин яг нэрийг буруу хэлж магадгүй уушлаарай гайс заяа. Энэ болохоор ямар нэр бид нар ямар киногоор мэдэх вэ гэхээр Twilight-ийн Jacob гэдэг дүрээр мэднэ. Нөө чонтой. Тэгээ энэ болохоор нэг Valentine's Day гэдэг 2000 он тоглосон кинон дээр энэ хоёр хоорондоо танилцсан байлээ. Тэгээд гайгүй үргэж 3 сар болол ахаа салцсан. Ер нь нэг залуутай 3 сар үргэж юм байна шүү тий. Тэгээд энэ залуу нь болохоор энэ залуутай ягаад салсан бэ гэхээр Taylor-ийн хувьд өөрөө үүдцсэн юм байлээ. Тэрний дараа болохоор 2010 онд цомгоо гаргаад Back to December гэдэг нэртэй дуугаар нэлээд болсон. Энэ болохоор яг тэр Jacob зориулсан дуу байгаа байхгүй юу? Би чамаас салсандаа жоохон харамсаж байна те. Чи дөрөв гоё байсан. Би аягүй тэнэг байж юм байж. Дандаа дис биш байгаа байхгүй юу? Тэгээ бас жоохон харамссан дуу зохиосон юм байлээ. Найз л болгондоо салбаар салаад баг дуу зохиох гэж үргэлт юм аашин те. За тэрний дараа болохоор John Mayer гэдэг нэртэй нэгэн одоо өөрөөс нь 12 насны зүрхтэй нэг гитартантай үерхэд тэг бас удалгаас алдсан. Тэгээ тэрний дараа болохоор Taylor-ийн хувьд юу гэж үзсэн бэ гэхээр би тэр 12 насны зүрхтэй надаар бараг тоглоод хайцсан майцсан надаар энэ залуу тоглолцсон гэсэн нэг тийм Dear John гэдэг нэртэй дуу гаргасан. Тэгээ өөрийгөө бараг буруугүй энэ намайг одоо ашигласан маягаар гэсэн чинь мэдээж хэрэг нөгөөх нь бас зүгээр байгаагүй. John-ийн хувьд яасан бэ гэхээр Rolling Stone гэдэг нэртэй дуу гаргаад энэ дээр Taylor Swift-ийг чи нэг тийм муу залуу болгоод байгаа юм уу? Чи өөрөө бараг 20 дотор ч 22 эмэгтэй байгаа юм шиг тийм ааш муутай хүүхэн бистэй гэж жоохон бас DC-сэн дуу гаргасан юм билэ. Тэгээ энэ хоёрын beef бол энэ үрээд өндөрлсөн. Тэрний дараа болохоор Harry Styles гэдэг нэртэй залуутай үерхсэн болохоор бид нар One Direction гэдэг хамтлагийн залуу шүү дээ. Энийг сайн мэднэ те. Тэгээд Harry-тай үерхэж гайгүй явж байгаа юунаас бол салсан бэ гэсэн чи Kendall Jenner нэг алдарт Kim Kardashian-ы Kendall Jenner-тай явуулж байгаа салсан юм билэ. Баригдаад. Тэгээд Kendall Jenner-ийн хувьд тэгэхээр яаж яах Taylor Swift-ийн найз нь шүү дээ. Харамсалтай. Тэгээ нэрээ үерхэл ингээл дууссан. Тэгээд бид бүхний мэдих Loki-гийн дүрээр алдартай жүжигчин залуутаас үерхэж байсан. Тэгээд Jake Gyllenhaal гэдэг нэртэй бид хүн Percy хунтаж Friends of Percy гэдэг нэртэй киногоор мэднэ. Бас сүүлд Spider-Man дээр тоглосон эсрэг энэ жүжигчнтэй бас үргэж байгаа салсан юм билээ. Ер нь найзлуудын лист нь бүр амар зөв, амар их дандаа гой залуустай үргэдэг гэсэн юм билээ. Жохон гой дуучин ч гэсэндээ хувийн амьдрал нь жоохон харамсалтай те. Тэгэл дандаа найз залуугаасаа салаал тэгээд дуувчаал тэрнээс болоод өөрөө бас амар асуудалд ордог. За тэгээд Black Space гэдэг дуранд нь би бас аягүй дуртай. Энэ дээр болохоор Got a long list of ex-lovers гэдэг хэсэг байдаг. Би бол маш олон одоо лист дүүрэн ex найз залуутай баг тэр гайхуулаад байгаа юм аа шүү, тэ. Тэгсэн чинь энэ болохоор яг сонсогдттой болохоор юу гэж сонсогддог вэ гэхээр Lonely Starbucks lovers. Ганцаардмал Starbucks дуртай хүмүүс гэж нэг тийм сонсогдсон юм билээ. Гэхдээ энэ сүулт нь Starbucks хүртэл тэрэн дээр энэ яг үнэн үү мөн үү гэж бичсэн. Тэгсэн чинь Taylor Swift энэ дээр залруулах хийгээд би тэгж бичээгүй шүү. Тийм Starbucks гэсэн ямар ч утга байхгүй шүү гэж залруулах хүртэл хийсэн юм байлээ хөрх юм. За тэгээд Taylor Swift-ийн амьдрал бол иймэрхүү. За ганцхан энэгээр тогтоогоо заяа. Katy Perry-тэй нэг хэсэг гайгүй найз. Katy Perry яасан бэ гэхээр Katy Perry-гийн ард бүжгэлдэг байсан охтуудынх нь нэг нь яг Taylor Swift-ийг аялан тоглолтод ээж явж явах үед нь тэр үед нь бүжийнх нь ард бүжгэлэхээ орсон юм л да. Тэгсэн чинь Katy Perry-гийн ард бүжгэлдэг байсан охин нь бөө маргаан гаргаад бүр муудалцсан үүсгээд тэгээ тэрнээсээ болоод Taylor Swift юу гэж бодсон бэхээр Katy Perry миний яг аялан тоглолт
сүйтгэх гэж албаар ингэж өөрийнхөө бүжигчнийг оруулаа. Гэт энэ хоёрын хооронд ингээд дайн зарлагдсан. Тэгэхээр Katy Perry-год би тгийгсэн болмол байгаагүй. Наач бол миний алдаа биш мэт гээд залруулах хийсэн чинь Taylor бол энийг бол тоогоогүй. Тэгээд тэрний дараа бүр Bad Blood гэдэг нэртэй дуу гаргасан. Энэ дэр болохоор Selena Gomez тэгээд дээрээс нь Kendall Jenner мэнэр бүх найзуудтайгаа хамт тоглосон байдаг. Та бүхэн бас энэ Bad Blood гэдэг дуу сонсчихсан байх. Тэгээд мэдээж Katy Perry-сэн энэ дэр юу гэж бууж өгөх үү? Swish гэдэг нэртэй дуун дээр би чаас үнэхээр залхачийн зэрүүгээр зайлмайл гэсэн утгатай тийм дуу гаргасан. За тэгээд энэ хоёрын beef ингэж явж байгаад 2018 онд хоорондоо буцаад эвлэрсэн. Намайгаас уучлаарай гэдээ хоорондоо захиа бичээд эвлэрсэн байлаа. Тэгээд Taylor Swift явах юм бол найз залуугаараа ийм олон листтэй найз залуугаараа алдартай. Тэгээд гаргасан дуу болгоно баг одооссон. Тэгээд миний хамгийн дуртай дуу нь гэх юм бол Shake It Off гэдэг дуунд нь хамгийн дуртай. Юу нь бол гайхамшигтай дуу чинь тий. Жог хувийн амьдрал нь жог панил байгаа болохоос биш. Тэгээд одоо бас 2024 онд нэг хөл мөчөнтэй өргөж байгаа юм билээ. Америк хөл мөчөө. Тэгээд мэдгүй амжилттай явах уу мэдгүй юу нь бол байг салцдаг юм ихтэй болохоор яг хувийн амьдрал нь жог фаны. Гэхдээ яг энэ гайхалтай юм ихтэй дуу шинэлээр ярьж өгсөндөө баяртай байна. Тэгэд нэг аимшигтай ч яг хоо Taylor Swift хамгийн их олон жил үргэлжилсэн бip байгаа. Энэ болохоор Kanye West-тэй үргэлжилсэн бip байхгүй юу? 15 жил үргэлжилсэн 2009 оноос эхлээд. Тэгээ энэ бипийн талаар та бүхэнд өөр бичлэг хийж ярьж өгдөхгүй бол энэ талаар энэ бичлэгэн дээр ингээ ярих юм бол амар удаан үргэлжилчих учраас Taylor Swift-ийн талаар ингээ дуусгацгаая зөө. Бичлэг таалагдсан бол guys лайка дараад subscribe хийгээд манийга дэмжээрэй. Part 2-ыг хийж уулна. Бас энэ нөө та нарын комментээс тэгээд та нарын яг ханалтаас нь шалтгаалаад дараагийн бичлэгээ хийхийг Taylor Swift-ийн тэр нэг бифийн талаар ярих ч юм уу гүгээ шийдэх болно guys. Тэгмээ хандлт амар чухал шүү заяа. Манийга айлуулах дуусал үзээрэй. За жок guys. Тэгээд хүсвэл subscribe хийж болно шүү заяа. Дараагийн бичлэгээр ууслаа. Түр бай.